Шимт боловсрал төлөвлөж байна. Аж үйлдвэрийн 4-р хувьсгалтай холбоотойгоор ирээдүйд бидний хүүхдүүдийн 65% нь одоо байхгүй шинээр бий болох ажлын байранд ажиллана. Мөн 2030 он гэхэд хөгжинг орнуудын дунджаар ажлын байрны 30% нь роботоор солигдно. Тэгвэл энэ цаг үед хүүхдүүд маань өрсөлдөх чадвартай, үнцэнтэй хүмүүн байхын тулд яах ёстой вэ? Товчхондоо дараах шинж чанар чадрууд нэн чухал гэдэгтээ боловсрал болон ирээдүйн судлаачид санал нэгдэж байна. Үүнд хэн байх, мэдлэг инновацийг бүтээгч, технологиг эзэмшигч, эерэг нөлөөтэй идэвхтэй хүмүүн, зан суртахуунтай глобал иргэн, өөрийгөө олсон үргэлж суралцагч, итгэл төгс бие хүн. Ямар чадвартай байх, тунгаан бодох, бүтээлч, харилцаа, хамтын ажиллагаа, комплекс, асуудал шийдвэрлэх. Эдгээр шинж чанар чадруудыг суралцагчдад бүрдүүлэхийн тулд боловсролын агуулга хэлбэр, арга зүйн эрс шинжлэгдэж буй орчин үеийн чиг хандлагыг боловсрал дөрвөлтөг хэмээн нэрлэдэг. STEM буюу шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи болон сэтгэлгээ гоо зүйн боловсролын интеграц нь боловсрал дөрвөлтөгийг хэрэгжүүлэх орчин үеийн сургалтын агуулга арга зүйн цогц юм. Бидний өр хүүхдүүд амьдрах эх орноо илүү бүтээлч, өрсөлдөх чадвартай болгоход хувь нэмрээ оруулах. Үүний тулд боловсролын шинжилэлд гар бие оролцсон STEM сургалтын Монгол агуулга хөгжүүлэх хүслээс Шимт боловсрал компанид мэндэлсэн юм. STEM буюу монголоор шимт хэмээх нэршил болон брэнд дүрслэлийг тус компани анхлан санаачилж, оюун өмчийн бүртгэл бүртгүүлсэн. 21-р зууны зорилттой чадамжийг олгох шимт сургалтын шийдлийг хөгжүүлж түгээн дэлгэрүүлэх замаар боловсролын салбарын тэргүүлэгч компани болох нь бидний хэтийн зорилго юм. 21-р зууны Монгол хүүхдүүдийн бүрдүүлэх ёстой чадамж гэдгийг бид тодорхой мэдлэг, чадвар, хандлага, үнэт чанарын цогцоор тодорхойлж, түүнд чиглэсэн боловсролын цогц шийдэл хөгжүүлж байна. Бидний хэрэгжүүлдэг үйл ажиллагаа нь орчин үеийн боловсролын цогц шийдэл хөгжүүлж, сургууль цэцэрлэг, сургалтын байгууллагуудад нийлүүлэх юм. Цогц шийдэл гэдэг нь орчин үеийн сургалтын арга зүй шимт боловсрол олгоход чиглэсэн агуулга буюу хөтөлбөр, эдгээрт шаардлагатай хэрэглэгдэхүүний нэгдэл юм. Манай компани одоогоор бага дунд ангид зориулсан шимт прайм цэцэрлэгийн насанд зориулсан шимт киндер хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. Бид өөрийн шимт бүтээлч боловсролын төвд сургалтаа явуулахын зэрэгцээ одоогоор цөөн бие сургууль цэцэрлэгт шийдлээ нийлүүлээд байна. Шимт сургалтын хөтөлбөрүүдэнд дидактикийн хувьд багш суралцагч хамтран мэдлэг бүтээх идэвхтэй суралцсан хандлагад суурилж, бодит асуудалтай суйрлаж, дизайн сэтгэлгээ улмаар шийдэлт чиглэсэн хичээлийн бүтэц дараалалтаа ашиглагдах хэрэглэгдэхүүнүүд багтсан цогц агуулга юм а. Хичээл тус бүр сонирхон дурлах, төсөөлөн бодох, туршин хэмжиж, зураглан ойлгох, шинийг санаачлах, сэтгэн бүтээх, тунгаан хэлэлцэх гэсэн 6 алхмын дагуу явагдахаар төлөвлөгдсөн. Шимт шийдэл хэрэгжүүлснээр сургалтын байгууллагад дараах давуу талууд бий болно. 21-р зууны шаардлагад нийцсэн шинэлэг агуулга арга зүйг нэвтрүүлнэ, сургалт гарын авлага зөвлөмжөөр хангагдсанаар багшийн чадвар сайжирна, хэрэглэгдэхүүний нөөц нэмэгдэнэ, хүртээмж сайжирна, хичээл хоорондын интеграц сайжирч, сурагчдын идэх сонирхол, сургалтын амжилт өснө. Үндэсний боловсролын брэнд бүтээх үйл ажиллагааны оролцогч болж бусдаас ялгарна. Цаашид дараах хөтөлбөрүүдийг хөгжүүлэхээр төлөвлөж, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Маргааш боловсролыг хамтдаа бүтээцгээе.